Өглөөний минь төргийн үзэгчтэй би Дуучин Ган Эрдэнэ байна. Өглөө хөтөлбөрт шинэ уран бүтээлтэйгээ орж байгаадаа баяртай байна. Бурхан жилүүдмээр аав минь гэдгийн сайхан дуу маань болохоор Цэваард багш маань одоо санал болгосон. Манай нэг хөврөөд маань ярьжсэн аавынхаа тухай. Одоо би өргөмөл тийм аавтай. Өргөмөл аав маань одоо төрснөөс нөгөө өргөмөл өгөөд төрсөн гэдэг үгийг ялгаа авахаас биш. Тийм гэдэг дотн одоо намайг гэж өсгсөн юм аа гэж. Тэр аавд нь сайхан зөрүүж ер нь нэг ийм сайхан хөдөө орнуудад амьдардаг ч байсан тийм ээ. Одоо нэг сайхан насныхаа одоо жаргалыг эдлээ түмэн олондоо өр хөөгтүүдтэй тэгээд нэр хүндтэй тэгээд сайхан амьдрын сууж яадаг тийм одоо настай сайхан аавуудын тухай дуу бичээд гэсэн юм сэтгэл төрж тэгээд энэ дуугаа бичсэн л дээ. 83 дөрөв наслчлаа. Миний одоо яг миний өргөж авсан аав сайхан сэтгэлтэй, сайхан хүн, нутаг усандаа нэртэй, төртэй хамт олон ах дүүгээрээ хүрээлэгдсэн тийм сайхан хөгшин байдаг юм аа. Тэгээ аавд маань зориулаад таныг сайхан дуу хийж өгөөч. Миний энэ сайхан аав гэсэн. Тэгсэн чинь тавгаах наа чи гоё дуу байна. Аханд бодъё. Тэгээд хэдхэн хоногийн дараа ах дуудаад аюу гоё дуу хийчлээ аав чи миний хоёроо сонсоотгооч гэд. Тэгээ ярьсан чинь бурхан жилүүдмээр аав гэд. Ийм сайхан дуу аавд минь хийж өглөө. Миний аав яг энэ дуунд өгүүлж байгаа шиг тийм сайхан аав. Нарны олвог уурал хангаа минь найрагтай сайхан нутагтай настай уянта миний л сайхан аав утга усандаа нэртэй хүндээ бурхан ч гэлүүдмээр миний сайхан аав буурал хангаатай жаргажил суугатай гэж бичсэн. Би бол дууны аявчглээ бол ер нь бадгаас нь гэж бичдэг л дээ. Дахилтнаас нь зарим усуд бичдэг. Тийм бол одоо бас туршлага бий. Би бол энэ шүлгэн даяг тэр бурханаас ч илүү аав гэдэг үгэнд нь эхэлж аялгаа орж ирсэн. Тэгээ бос аялгаагийн тойруулж бичсэн дээ. Хуучны нэг доонод байдсан шүү дээ. 60 70 дооны доонод ч тийм санагдсан. Яагаад гэвэл аялгаа нь амархан гэдэг дотор бууж исэн. Өөрөө би яагаад ч ардын тембертэй тийм дууч учраас. Тэгээд ерөөсөө ингээд 10 хэд ингээд олон дахин бэлдээд ирэхээр хүний сэтгэл рүү ч ингээд ерөөсөө аялгуутайгаа үгтэйг ингээд суучдаг. Уран бүтээл бас утгагүй сайхан хэлээвчүүлээ гэсэн зорилготой л байгаа. Нэгдүгээр нэрний хувьд өөрмөс нэртэй. Аав гэдэг хүн мэдээж хэрэг бурханаас илүү байлгүй яах вэ? Бид бол бурханыг бол байгаа мэт одоо шүтэж дахиж явдаг. Тэгвэл байгаа аавыгаа бурханаас ч илүү гэж одоо дахиас арга байхгүй. Аавын тухай ойлголт бол нэг тийм одоо сүрэг хүч, нэг том уултаа жишээлбэл жишээтэй нөмөр нөөлөг хэдий боловч тэр болгон одоо ааваа гэж үглээ. Тэр болгон одоо ааваа гэж одоо дуудаал. Тэр болгон аавдаа бүх юмаа хэлээл ингээ яваад байхгүй. Аав гэдэг нь өөрөө бас тийм их нүгдмэл өгöd агуу чанартай юм. Аавыгаа амьд цэрүүнд нэг сайхан баярлуулчих юмсан да. Бид нартэй хэлж өгөөгүй, хэлж үзээгүй хайртай гэдэг үгийг хэлээд аав минь та энэ дэлхий дээр байхгүй аав шүү. Хүн л байх ёстой. Хүн бойл аав ээжийнхаа ачиг хариулж байна гэж ойлгох ёстой юм. Хүн гүйж ороод аавдаа хайртай гэд хэлж чаддгүй юм билээ шүү дээ. Харахаар л аавыгаа харахаар нэг хөөхөн өхөрдөө л юм те. Тэр сайхан хөгшнийг. Тэгээд би аавдаа хэлж үзээгүй хайртай гэдэг үгийг хэлж аав минь харин хайртай шүү охиндоо гэж хэлж явсан. Ааваас минь их гарч ирсэн. Тийм учраас бид нар амьд сэрүүнд нь аавдаа хэлж өгөөгүй, хэлж үзээгүй хайрлж үзээгүй хайр, хэлж үзээгүй хайртай гэдэг үгийг бүгдээр энэ дуугаар дамжуулаад бүх аавуудаа та нар хайртай гэд хэлэхэд үл буруутахгүй л гэж боддгийг. Аавын тухай
дүү бүхэн болоод хүнд өөр өөрийн гоё сайхан сэтгэлийг төрүүлдэг. Тэгээ морио унаад өвд аваад явж байгаа аавын тухай байж хат. Морио унаад өвд аваад ирж байгаа уян дээр бүүж байгаа. Одоо энэ шүд тухай шүдгийн тухай тэгэл нэрээ төмөө болондоо түшигтэй. Тэгээ бүр бурхан удаа аав байхад тэр бурхан баг хэрэггүй. Тэр аав болоод бурханы бүрэн орлох тийм сайхан аавын тухай одоо бичсэн байх. Ийм аав болох та. Тэгэхээр аав болвол гэдэг бол гайхалтай том сэдв. Аль ч өнцгөөс нь харна вэ гэдгээс л бол шалтгаална. Аав ээжигээ адилхан хайрлаж байгаа те. Хайрлна гэж юу хэлдэг юм бэ? Хүн бол. Заавал боловсролтой, заавал дээд мэргэжтэй, заавал гавьяатай, заавал тийм байх албагүй. Сайхан хүн болоод их орондоо хийгүүтээ өөрийнхөө амьдралыг маш сайхан аваач. Энэ л бол аав ээжтэй барьж байгаа хамгийн том хариу. Аав бол одоо чимээгүй хөдөлмөрлөл гэдэг үгдийн өмнөөс сэтгэл хийгүүтэйгээл явж байдаг те. Тэгээд өмнөөс нь бид нар сайхан амьдарч байна гэдэл бид нар л ингээд хүний нүдэнд харагдаж явдаг болохоос цаана тийм агуу том одоо зүйлийг амьдрах ухааныг те ухааныг бидүүд нэг олон үгээр тайлбарлаад байдаг гэсэн хэдхэн үгэнд багтаагаад товч өгөө тодорхой хүүдээ ойлгуулцдаг те хүүхдүүдтэй тэгж тэгэхээр би аав гэдэг үнийг бол ер нь цөөхөн үгээр айгу тодорхой үнд ойлгуулдаг тэр нь даацтай байдаг амьдралд хэрэгжихтэй тийм бас далайчтай гэдэг аав хүн бол хамгийн чухал ямар нөлөг гэж боддог.